Бүгдээрээ нэгэн тоглоомын тэмцээнд нэлээд сайн оролцоод явж байгаа гэж төсөөлье. Тэгээд амралтанд явах ирэхээр шагнуулах үе хүртлээр хүрээд ирсэн гэж бодъё. 3 янзын амралтаа сонгох боломжтой байгаагийн далайн эргийн амралтанд очих боломжтой. Далай эргийн амралт. Эсвэл цанын баазад очиж амарч болно. Цанын баазад цана бас хөдөө сайхан байгальтай газар амралтанд очиж болно. Хөдөө. Гэтэ зөвхөн үүнийг хараад сонгохгүй. Яагаад гэвэл эдгээр амралтанд амрах боломжтой хугацаанаас өөр байгаа. 1 өдөр амарч болно. 2 өдөр амарч болно. 2 өдөр. Эсвэл 3 өдөр амарч болно. 3. Өөр өнгөөр бичиж 3 өдөр явж болно. 3 өдөр. Тэгэхээр бидний мэдхийг хүсэх ихний асуулт бол цаанаасаа аль амралтанд хэдэн өдөр явах боломжтойг санамсаргүйгээр сонгоно. Тэгэхээр ихний асуулт бол энд байх бүх боломж нь хэд байх вэ гэсэн асуулт. Төврийн окторгон ямар байх вэ гэсэн үг. Амралтын газарт очих аяллаа газрыг сонгох боломжтой окторгон нь юу вэ? Төврийн окторгог хүснэгтэнд зурж болно. Бүх боломжуудыг тэмдэглэх замаар үндсэндээ окторгог хүснэгтэнд тэмдэглэх юм аа гэдгийг та нар харах болно. Ингээд нэг жоохон мөрөө зургацсан. За ингээд төврийн окторгоогоо зуръя. Та нар ерөнхийд нь ойлгож байгаа ах гэж бодож байна. Нүднүүдээ товчлоод биччихье. 1 өдөр далаа явж болно. 1 өдөр далаа явах аялал бас 2 өдөр явж болно. 2 өдөр. Ер нь доош нь биччихье. Энэ бүгд 1 өдөр байна. Тийм биз? Яагаад гэвэл энэ баг нь 1 өдрийнх. Энэ бүгд 2 өдөр байна. Энэ бүгд 3 өдөр байна. Яагаад гэвэл 3 өдөр гэсэн багнанд байгаа. Мөн түүнчлэн энэ мөрөнд бүгдэнд нь далаа явах аялал байгаа. Тэгэхээр энд 1 өдрийн далаа аялал, 2 өдрийн далаа аялал, 3 өдрийн далаа аялал. 2 дахь мөрөнд бүгд цанаар гулгах аялал. 1 өдрийн цан, 2 өдрийн цан, 3 өдрийн цан. Эцэст нь энэ 3 дугаар мөрөнд бүгдэнд нь хөдөө явах аялал байгаа. 1 өдөр хөдөө, 2 өдөр хөдөө, 3 өдөр хөдөө явах аялал. За ингээд бид төврийн окторгог нь байгуулчлаа. Хардаа. 1 2 3 4 5 6 7 8 9 боломж байна. Тэгээд одоо бүгдээрээ энэ бүх боломжуудыг нэг нэгээр нь жижиг цаасан дээр бичээд савнд хийгээд сайтар холсон гэж бодъё. Энэ бүх боломж адилхан магадaltaй гэж үзнэ. Ийм аяллуудыг санал болгох боломж бүгд ижил гэж үзье. Боломжууд ижил гэж үзвэл магадлалыг олоход амар болно. Магадгүй та нар хүйтэн газар амьдардаг учраас санаа гулгахныг сонирхолгүй байж болно. Засгүй газар руу аялалд явах арай илүү дуртай байж болно. Одоо өөр нэг асуултанд хариулъя. Дор хаяж 2 өдөр засгүй газрын аялалд явах магадлал хэдвэ? Дор хаяж 2 өдрийн засгүй газрын аялалд явах магадлал. Засгүй газарт 2 өдрийн аялал эдгээр нь 9 боломжоос санамсаргүй сонгоно. Дор хаяж 2 өдрийн аялал засгүй газар руу ядчил 2 ба түүнээс дээш өдөр явах аялал гэсэн үг шүү дээ. За энэ талаар жоохон бодцгоё. Бид төврийн окторгог болсон. Мөн бид энэ сонголтод өгөгдөх адилхан боломжтой гэдгийг мэднэ. 9 тэнцүү боломж байгаа. Үүнийг одоо бичсгээ. Бидэнд 9 тэнцүү боломж байгаа. Энэ боломжоос хэдэн үүнийг хангах вэ? Энд бичигдсэн энэ нөхцөлийг 2 өдрийн аялал. Засгүй газарт цас орох байна уу эсвэл зүгээр цастаа байна уу гэдэг нь хамаагүй. Өөрөөр хэлбэл үндсэндээ цанаар гулгах аяллыг асууж байна гэсэн үг. Цанаар гулгахаар өөр аялалд ядаж 2 өдөр явна гэсэн үг. Мөн хөдөө явах аяллаас зарим цастаа газарлаа нь явахгүй гэж мөн үзье. Хаа нэгтээ дулаан мөн засгүй хөдөөрөө явна гэсэн үг. Одоо бүгдээр энэ боломжуудыг харцгаая. Энэ аялал засгүй гэвч 1 өдөр байна. Харин энэ 2 өдөр засгүй. Тэгэхээр үүнийг тойруулаад тэмдэглэчихье. Энэ 3 өдөр засгүй учраас үүнийг ч гэсэнтэй тэмдэглэе. Энэ бүгдд нь цастай байна. Энэ аялал 1 өдөр тэгээд засгүй. Тиймээс бид үүнийг тэмдэглэхгүй. Энэ 2 өдөр мөн засгүй. Энэ 3 өдөр мөн засгүй. Тиймээс өгөгдсөн боломжуудаас 4 нь энэ шаардлагыг хангаж байна. Тийм учраас засгүй газарт очих бөгөөд дор хаяж 2 өдөр байх
тим аялалд явах шагнал хожих магадлал нь 9-4 байна. Энэ бодлого сонирхолтой байна. Бас хэрэг та нар яг тийм тоглоомын сонин тэмцээнд орвол хэрэг болох баха.